Монгол эрдэмтдийн их хурал энэ 8 дугаар сард болж судалгаа болон боловсролын салбарын олжиг хандлагыг тодорхойлох төлөвтэй байгаа юм. Тэгэхээр энэхүү хурал нь академик хамтын ажиллагаа болоод инновац, оюутны хөгжлийн асуудлыг нэг дор хилэлцэхээр онцлог болж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Заяаватартай бид ярилцж байна. Танд өглөөний дөрвий. Өглөөний мэнд. За тэгэхээр юуны бас яг Монгол эрдэмтдийн энэхүү хурал чуулганы тухайд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Энэ маань яг хіднээс хідний хооронд бас зохион байгуулагдах гол зохион байгуулалт болсон учир шалтгаан зорилго нь юм. Олон улсын Монгол эрдэмтдийн 13 дугаар их хурал энэ оны 8 сарын 10-наас 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсөх хийвэлдэр зохион байгуулалтаар болсон. Тэгэхээр энэ хурал бол уламжлал болгон зохион байгуулалтад 13 дахь удаага болж байгаа юм. Анх 1959 онд олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтдийн анх дахь их хурал гэж зохион байгуулагдаад үүнээс хойш энэ жил бол 13 дахь нь болж байна. Тэгэхээр уг хурлын гол онцлог бол ер нь ихэвчлэн Монголыг судалдаг олон улсын эрдэмтэд Монгол орноо чуулж Монголын судлалын талаар хийж байгаа судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнг харилцсан хэлэлцэж өөрсдийнхөө одоо судалгаа шинжилгээний сүүлийн ололтыг бас орондоо хуваалцдаг ийм онцлогтой. Тэгэхээр ер нь тавганд байгаа мэдээлэлээр бол өнөөдрийн байдлаар ер нь яг Монгол судлаач эрдэмтэд дэлхийд даяар ер нь хичнээн эрдэмтэд байгаа. Нөгөөдгөр яг энэ удаагийн чуулганд ер нь хэр хэмжээний оролцоотой байхаар бэлтгэл ажил ер нь хангагдаж байгаа бол бас зорилтод үр дүн юу гэж харж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол дэлхийн нэг 16 оронд 23 Монгол судлалын төвүүд байна. Яг Монгол судлал гэдгээр сурал судалгааны үйл ажиллагаа явуулдаг. За энэ талаас нь харах юм бол бас чамбуу үзүүлэлт. За тоон талаас харах юм бол ер нь бид нар одоо урд хөрш бүгд хятад улсыг оролцуулахгүйгээр Монгол судлаач эрдэмтэд бол 1000 гаруй эрдэмтэд яг Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа дэлхийд даяар. Тэгэхээр энэ бол бас Монгол судлалын олон талт юу шүү. Монгол судлал гэхээр бид нар зөвхөн Монгол хэл соёл түүх гэж харж болохгүй. Монголын орчин үеийн нийгэм улс төр хууль эрх зүйн засаг гэдэг Монголын одоо энэ кейстэй бүх судалгаа л Монгол судлалд хамаарч байгаа юм. Тэгэхээр энэ талаас бол Монгол судлалыг сонирхогч судалж байгаа эрдэмтдийн тоон талаас бол бас чамлахааргүй үзүүлэлт. За энэ удаагийн хуралд бид нар 4 сарын 15 хүртэл анхныхаа одоо мэдээллийг аваад оролцох эрдэмтдийнхаа бүртгэлийг гаргаад байна. Одоогоор одоо биднэрт ирүүлсэн мэдээллээр бол нэг 20 орны 400 орчим эрдэмтэн мэдээлэлээ ирүүлээд байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа бол бид нар 5 сарын 15, 6 сарын 15 хүртэл ахаад 2-3 дахь мэдээлэл аавна гэхээр бидний багцаагаар бол нэг 30-аад орны 30 гаруй орны 500-аад эрдэмтэд Монгол оронд чуулж яг өөрсдийн одоо Монголын талаар хийж байгаа судалгаа танилцуулнаа л гэсэн төсөөлттэй. Тэгэхээр энэ яг академик хамтын ажиллагааны төвшөнт ч гэдэг юм уу яг энэхүү чуулган Монгол зохион байгуулагчснараа түүнээс гарах тунхаг эсвэл ер нь магадгүй одоо бодлогын ямар нэгэн баримтчих бий болох ч гэдэг юм уу эсвэл нэг хамгийн гол зорилтод үр дүн юм ч гэдэг. Тэгээ өргөн хүрээгээр нь харах юм бол ер нь олон улсын Монгол судлалын холбоо гэж энэ төрийн мөс байгууллага зохион байгуулдаг үйл ажиллагаа л да. Тэгэхээр олон улсын Монгол судлалын холбоо гэдэг бол Монголын судлалын талаар ажилладаг дэлхийн монголч эрдэмтдийн нэгтгсэн өнөөдөр дэлхийд байгаа хамгийн олон гишүүнчлэлтэй хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын нэрээр нэлэгдсэн энэ хурал бол үндсэндээ дэлхийн монгол судлалын одоо хамгийн том үйл ажиллагаа гэж үздэг. Тэр үүднээсээ дэлхийн монгол судлалын төв Монгол улсын нийслэл Улаанбаатарт Монгол улс юмаа гэдгийг илэрхийлэл болох нэг өргөн зураг байгаа юм. Тэрийг нь одоо бэлгэдэл болдог. За хоёрт бол ихэвчлэн бидний гол анхаарал бол Монголыг судалж байгаа гадаадын эрдэмтдийн Монгол орноо урьж чуулж тэдний одоо судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнг сонсно гэдэг бол бид нар өөрсдийнхээ талаар гадны нүдээр нэг онцлогоо хийлгэнэ гэсэн үг. Бид өөрсдөө судлах нэг хэрэг. Хөндлөнгөөс харах. Бидний хөндлөнгийн өөр нүдээр хараад биднийг судлана гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгэхээр магадгүй одоо монголчууд өөрсдөө судлана гэдэг бол Монголыг өмөрөх талаас нь илүү харна. Гадны судлаачид бол шинжлэх ухаанч тэр өнцгөөс нь харахаар бидний магадгүй өөрсдөө олж хардггүй бахархам үйл явдал түүх магадгүй зарим талаар өөрсдөө хэлж чаддгүй гашуун үнэн нэг тэдний судалгаа шинжилгээний үр дүнгээс сонсох ийм боломжтой. Тэгэхээр нэг осондоо бид нар нэг өмнө бол 5 жил байдгүйс одоо 3 жил тутам Монгол Улсын ерөнхийлөгч хэвлэлээр зохион байгуулахаар болсон. 3 жил тутамдаа нэг Монголыг шинжлэх ухааны үүднээс судалж байгаа эрдэмтдээр нэг оншоо тавилаад байлгсан. Ийм л зорилготой үйл ажиллагаа. Тэгэхээр ер нь бас эндээс нэг сонирхолтой татагдж байгаа харагдж байгаа өнцөг нь юу вэ гэхээр мэдээж монголч эрдэмтэд судлаач нар чуулж байгаа энэ чуулганаас бол ер нь бол сүүлийн жилүүдэд бас зарим Төв Азийн улсууд бол Монголын түүхийг нэлээдгүй бас өөрчлөх гэж оролдох эсвэл булаацалтах ч гэдэг юм уу те нэрэн даах гэх мэт ингээ янз бүрийн ийм үйл явдлыг
одоо анхаарлын төвд байж олон нийтийн бас шүүмжилт хүртдэг болоод байгаа. Тэгээ энэ тал дээр ер нь бас тодорхой яг тийм чиглэсэн бодлогын баримт бичигч гэдэг юм уу эсвэл тийм том гарна гэсэн тийм ер нь хүлээлттэй байж болох уу? Тэгээ энэ бас хоёр талтай. Нэгд бол мэдээж тэд Төв Азийн одоо Станы голдуу орнууд Монголын түүхтэй холбоотой асуудлаа зарим талаар одоо бидний өөрийн түүх гэж үздгийг тэдний түүх болгож тайлбарлахын хандлага гэдэг юм уу. Энэ түүшрсэн хандлага бол байна. Нөгөө талдаа бол тэдний түүх бидний түүхтэй гарцаахгүй холбоотой. Тэнд одоо бидний өвгдээс хамтраа байгуулж улсын залж өдөрч байлаа шүү дээ. Тэгэхээр тэдний өр хойж тэнд бас байгаа нь үнэн. Тэгвэл энэ нэг талын түүшрсэн хандлага нөгөө талын түүхэн үнэн хоёрын аль алийг бид нар өөрсдөө зөв бас ялгаж харах ёстой. Тэднийг хиттэр түүшрсэн хандлага бол одоо бараг Чингис хаана бидний хаан мэтэр ингэж ярих хандлага бол мэдээж хэрэг түүхэн талаасаа бол хотлаа. Гэхдээ тэд биш өөр хүндлэнгийн гадны түүхчид тэгж бичиж ирэх юм бол осолтой. Тэгэхээр өнөөдрийн хүртлээр Монголын эзэнт хүрэн Чингис хааны судлаа бичсэн гадаадын томоохон эрдэмтдийн дунд бол тэр Станы орнууд юм одоо Төв Азийн энэ орнуудын үг түүхийг ярихдаа мэдээж тэдний одоо зарим түүшрсэн хандлагаар үздэг тэр байдлаар бичдэг хандлага бол цөөн л дөө. Гэхдээ энд бид нар тайвширч болохгүй. Өөрсдийнхөө үг түүхийг үнээр нь босгох тэднийхээ эзэн байх тэр түүхийнхээ эзэн байх асуудал бол бидний одоо өнгөрсөнч одоож ирээдүйч хамгийн чухлаар тавигдаж байсан тавигдах ёстой зүйл. Тэгэхээр хин нэгэн өөрийнхөө зүйл эзэн болохгүй бол хоёр дахь эзэн гараад тэрний сүлдө хаягдаад авчих гашуун түүх байхыг бол үгүйсэхгүй шүү. Бид өөрсдөө бас түүх юмс хамгаалж түүнийг таниулах ёстой, сурчлах ёстой. Ялангуяа залуу хойч үе хүүхд багчууд тэдэндээ одоо зөв итгэл үнэмшил ойлголтыг төрүүлэх ёстой. Яг энэ талаас энэ удаагийн чуулган дээр ер нь залуучуудын оролцоог ер нь хэрэг хангах талын тийм бодлого байна. Тэгээ яг зөв асуудал хүн чинь ер нь бол манай зарим хурал дээр нэг тийм хандлага байдаг. Нөгөө туршлага талаа илүү давмгаалаа явуулдаг. Оролцоо тал нь бол үеийн оролцоо жаахан нэг тал руугаа төвшрөх гэдэг хандлага байдаг. Тэгэхээр бид нар энд олон улсын Монгол судлалын холбооны гишүүн ийм эрдэмтэн судлаачид бол залуу дунд ахмад өссөн аль алины төлөөлөлөнд оролцуулсан ийм үеийн төлөөлөл одоо жигд оролцсон гурван үеийн төлөөлөл. Ягаад тэгэхээр бид нар Монгол судлал гэдэг бол зөвхөн өнөө цагийн асуудал биш. Энэ бол бүхий л цаг үе цааш ирээдүйд одоо Монгол судлалыг авч явах хүмүүс бол залуу судлаачд. Тэгэхээр залуу судлаачтай болоогүй байна гэдэг байрнаас ухраах биш. Яг тэр өнөөдөр байгаа туршлагатай судлаачтай нэг төвшөнд тавиад тэдний бас туршлагаас нь суралцуулах, тэдний өмнө ихтгэл айлтгалаа тавиад тэднээс бас санал шүүмж урмын үгээ сонсох асуудал бол Монгол судлалын ирээдүйн хойч үеийн хөгжил мөн тэдний өөрсдийн судалгаа шинжилгээний чанар шансаа өсгөж гэсэн эерэг үзүүлэлт болно. Тэгэхээр энэ жил бас COP17 болж байгаа. Монгол улсад бол 10 гаруй мянган томоохон төлөөлөгчнөр Монгол улс чуулгаар хамгийн том чуулган болох гэж байна шүү. За үүндээ баг зэрэгцээч яг уу бас дэлхийн монгол эрдэмтдийн бас томоохон чуулган болох юм байна. Тэгэхээр 2026 он билээдгүй онцлогтой бас жил болж байна. Тэгэхээр төгсгөлд нь бас ер нь тодруулсан жишээ Jack Waterford ирэх юм бол одоо манай төрийн дээд одон тий тэрүүн зэргийн одон бас хүртсэн юм монгол эрдэмтэн байна. Тэгэхээр яг энэ мэтчлийн юм нэр хүндтэй бас бусад одоо монгол эрдэмтэд ер нь Монголд яг хүрэлцэн ирэх тэр нөхцөл байна. Тэгээ ер нь бидний хамгийн том зорилго бол одоо ерөөсөө дэлхийд монгол судлалаар ажиллаж байгаа хамгийн нөлөөхөн эрхмүүдийг бүгдийг ачирхасан гэсэн хүсэлтэй байна. Мэдээж тэдний бас зав зай ажлын болцоо биднээс үл хамаарах бас нэг хүчин зүйл. Jack Waterford бол бид нар өрсөн албан загтал илгээсэн. Одоо ирнэ гэж найдаж байна. Манай хүн бол зөвхөн одоо Монголын түүхийг судлаа зогсохгүй Монголыг бас асар их тийм эерэг ханддаг тийм онцлогтой хүн шүү дээ. Тэгэхээр Waterford бол бид нар Монголч эрдэмтэн хуралд марлан саадаж өөрийнхөө сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлнэ байхаа гэж найдаж урилга илгээгээд үтээгээд байж. За баярлалаа ярилцсанд. Бид Монгол улсад бэлгийн монгол эрдэмтдийн чуулганы талаар Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Заяа Батартай ярилцлаа.